Надад Филиппиний Starbucks. Ахаа. Өглөө гэрээс ачаанууд ер нь бол гайгүй сан бүртгээд гарсан. Тэгээ гадаад паспортаа мартааг бол болоо гэж бодож байна. Би одоо сөүл шүднийхээ эмнэлэг дээр хүрээд ирсэн. Тэгээд одоо миний хамгийн сүүлчийн эмчилгээ. Тэгээд дуусаа. Дахиж шүдний эмнэлэг дээр ирэхгүй. Тэгээ эндээсээ дуусчаад хоолунд идэж сөүлөөр жоохон явж агаад тэгээд ер нь шууд цаашаа Инчоолоо нисэх онгоцны бодол руу явах хаа. Нисгтэр хүрээд ирлээ Инчоон дээр. Сүүлийн Монгол руу явхад хүртэл би Инчооноос биш Чанжуугаас явсан болохоор Инчоон дээр ирээгүй ер нь нэлээд удсан юм байна. Сая метронд бүр нэлээд даарчиж дотор бүр юу ячжээ. Хүүт оргоод чичрээд байна би. Өглөөнийх амар сүртэй эмнэлэг дээр зүгээр хамгийн сүүлчийнхаа удаа энэ шүдний эмнэлэг дээр ирж байгаа юм шиг царайлаад очисон чинь нөө яг шүдийн биш миний нөгөө ясанд шүрүпин хийсэн юм бэлээ. Тэгээ 3 сарын дараа яг нөгөө шүднийхээ хэрийг хийнэ гэж. За миний энэ шүдний эмнэлгийн энэ одоо явдал судал бүр дийлдэхэ боллоо. Тэгээ 3 сарын дараа би яг шүднийхээ хэрийг хийлгэн гэж бодохоор би яг нэг шүдэн дээр нэг имплант хийх гэж яг 1 жил болж байна. Яг 1 жил болох юм байна гэж тооцооллоо. Тэгээ би Филиппин руу хамт явах гэж байгаа. Сибу хотынхаа сургууль руу ажилтнтай хамт явна. Ажилтнаа нь Монголоос ирсэн байгаа гэсэн гэхдээ энэ ч дээр тэгээ одоо ажилтныг нь олж уулзаад тэгээ бит хоёр гэхдээ нэг онгоцонд биш хоёр өөр дараалж явах онгоцонд нэг нэгээрээ сууж явах юм байлээ. Ингээ миний Филиппиний айл боллоо. Гэхдээ энэ удаад биш штэ. Би 5 хоног л явж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол 20 дээр нь 20-ны өглөө би Инчоон дээр буун. Нэгдүгээр өдрийн өглөө буун. Одоо 3 дахь өдрийн орой шүү дээ. Бүртгүүлээд ороод ирчлээ. Одоо Филиппин руу эндээс 4 цаг нисэх юм билээ. Монгол руу нэг 3 цагаас 3 цаг 30 минут орчим нисдэн штэ тий. Тэгэхээр ер нь гайгүй байхаа гэж бодож байна. Сайхан нойроо аваад тэгээ нисээ явчихъя. Гоё байна. Гоё байна. Гоё байна. Би өчигдөр ийм өрөөнд тонлоо. Гэхдээ яг энэ өрөөнд доторх ерөөс тохиолоогүй байгаа. Яг тэгвэл намайг нэг давхарт оруулна гэсэн чинь андуураад 2 давхарт ор бэлдсэн байсан гэсэн. Тэгээд ийм өрөө байдаг юм байна. Филиппиний англи хэлний сургуулийн дотор байр гэх юм уу. Ийм нэг таслахаа өрөөтэй. Тэг ингээ өрөө рүүгээ ороод ингээ тавиурнууд дээр юмнуудаа тавьчихын энэ үлгүр дээр хувцаа ингээ зүлгэх чинь тэг ингээ эндээ ингээ гэрэлтэй тэг өрөө энэ хаалгаа бас ингээ цоожilж болдог. Сонирхолтой гоц. Одоо тэгээ цаг 8 цаг 30 минут болж байна. Гарч сургуулийнхаа эргэн тойрныг харанган юу яа. Өглөөнийхөө хоолыг идэцгээе. Тэгээ бид нар одоо дотор байрнаасаа гарч ирэхдээ заавал хідэн цагт хаашаа явах гэж байгаа гэдгийг өрөөнийхөө номертой нэртэйгээ заавал бичиж гарч ирдэг. Тэгээ одоо энэ ингээ маа сургууль байна. QQ English гэдэг. Сибу ч өөрөө ер нь бол нөгөө аялын хот гэдэг утгаараа яваад байгаа шүү дээ тий. Тэгсэн чи өчигдөр намайг яг immigration дээр гарч ирээ. Чи ямар зорилгоор ирсэн бэ гэдэг тэнгууд нь би зөвхөн шууд өөдөөс нь QQ English гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь за окей ороор immigration дээр тэгээд нисгтэр бас яг тийм байдаг заяа тусдаа. Одоо юутай QQ English гэдэг оюутнуудад зориулсан нэг тийм тусдаа асартай QQ English гэдэг одоо сургуулийг зорж ирж байгаа оюутнууд маань яг тэр асар дээрээ очиод зогсож идэг, багш нарыгаа хүлээж идэг, суугаад амраад байж идэг. Тэгээ би одоо маш гоё мөстэй vanilla latte авчмаар байна. Энэ юу яцаа өчтөр шүдэндээ имплант хийлгээд ирсэн шүү дээ. Тэгээ шууд халуун оронд ирсэн болоод ч тэр энтлийн маань хазар хавдцаа. Гэхдээ угаасаа би хангалттай хүүтэн жин тавьж чадаагүй. Яаж яагаад имээ сангуудад ерөөсө хүүтэн жин зарахгүй байсан болохоор тэгээ шууд тэр чигтэл хүрээд ирсэн дээ. Жохон хавдартай байна миний нүүр яг одоогоор. Ингээд бүгдээрээ жижигхэн танхимуудад яг орж ирээд хоёр зэрэгцээ сандал дээр хоёр компьютер дээр багштайгаа хуваарлагдаад суугаад утсан дээр аппликейшн байдаг юм байна. Утсан дээрх аппликейшнаараа шууд ингээд хараад би хэдэн цагаас аль багш дээр ямар одоо танхим дээр Эли 1 ч юм уу H-ийн 5 гэсэн суудлын дээр суугаад хичээлээ сонсноо гэд гараад ирдэг юм байна аппликейшн дээр. Бисаа 2 цаг хичээл сонсч үзлээ. Энэ удаа их тэр угаасаа би яг нөгөө сурахаар ирсэн биш. Энэ сургуультай танилцахаар ирсэн болохоор юудаа шиг хичээл нь ямар хөө байдлаар үргэлжилдэг юм байна гэдгийг бас харъя гэж бодоод 2 цагийн хичээл суусаа. Одоо 3 дахь цагийн хичээлдээ сон 3 дахь цагийн хичээлээсээ зугтаа марж санагдчих юм анаха. Хилэл сур. Хожим хойно ах шиг, өвгөн ах шиг болохгүй тулд хичээлээс сурцгаа хөөхтүүд. Энд гэхдээ одоо нэг 7-8 монгол оюутнууд байгаа гэсэн. Би сая нэг л монгол оюутантай таарлаа. 7-8 монгол оюутан байгаа гэсэн. Надад Филиппиний Starbucks. Надад Филиппиний Starbucks, Солонгосын Starbucks-аас гоё амттай юм шиг санагдаад байгаа байхгүй юу?
Тэгээ би одоо өдрийнхөө хоолнд орж ийн. Өнгөрөө би 3 цаг хичээл суусан. Баамтаа. Би энийг садагт тамгаас гэж бодсон чи биш юм шиг ах юм. Юу юм болоо? Ямар гамтай юм бэ? Энэ бүр өстой гамтай. Өстой гамтай. Сургуулиас зохион байгуулдаг хогийн цэг дээр амьдардаг хүмүүст хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд хоол өгөх үйл ажиллагаанд оролцож ийм глобал одоо сайн дурын үйл ажиллагаа. Энэ сургуулиас болохоор 7 хоногтоо нэг удаа яг тогтсон иймэрхүү хүмүүст хоол өгдөм байна. Хамтдаа ирж тоглож цагийг өнгөрөөд юм байна. Тэгээ сарда 1-2 удаа сургуулийн хүүхдүүд болон сургуулийн ажилчид хамтарч оролцдог гинэ. Hi. Hello. За ер нь л яг иймэрхүү байд юм байна. Манай сургуулиас бид нар автобусаар 10-аас 15 минут яваад энэ газар хурж ирсэн. За ингэ бид нар хүүхдүүдээр өдрийцээ. Hi. Энэ бол яг оюутнуудын амралтын үр заяа. Одоо энэ хажуу талд эрэгтэй оюутнуудын дотор байр байгаа. Тэр ард талд эмэгтэй оюутнуудын дотор байр байгаа. Тэгээ улс одоо үндэстэн болгоныхаа найзуудаар энд суугаад уулзаад хүзэр мүзэр тоглоод, даам шатар тоглоод тэгээ атлант нэг нэгээрээ байгаа ганцхан өрөөнүүдэд болохоор яг оюутнууд тусдаа ороод хичээлээ давтаж болдог. Тэгээд эсвэл энэ одоо 4 давхарт бид нар энэ байрныхаа 4 давхарт хичээлж байгаа шүү дээ, тий. Эсвэл тэр давхартаа ч гэсэн хичээлээ хийж болохоор юм тусдаа олон өрөөнүүдтэй. Тэгэхээр хичээл хийх нөхцөл байдал бол ерөөсө дутагдана, гачигдана гэсэн зүйл ерөөсө байхгүй. Бид нар өнөөдөр 70 эргийн аялалтай авахгүй юу? Хагасаа өдөр гэсэн чинь яг гой бороо орж байна. Ороод болоод ер нь бол нэг иймэрхүү л гадаа. Яа. Тэгээ бөөндөө явна. Олон орныхан зөвхөн манай монголчууд бол ерөөсөө биш. Тэгээ бөөндөө явна. Бид нар тэгээ энэ машинд сууж 70 эрг рүүгээ явах юм шиг байна. 9 цаг гэж хөтлөөд 2 цаг хүртэл ирнэ бол байна гэсэн. Одоо яг тэр улаан машин явж байгаа шиг ингээд 70 эргийн аялал дээр маань өнөөдөр яг бороотой өдөр байж таарлаа. Гэхдээ бид нар угаасаа энэ төлөвлөсөн ёсороо 70 аяллаа хийх гээд 70 дээр гараад ирчихсэн. Ийм байна. За бид нар яг одоо 70 эрэг дээр ирлээ. Одоо энэ дээгүүр ингээд алхаад явна. Тэгээд энэ цаашаага ингээд очино. Бүхэлдэн энэ 70-аг ингээд энэ бороотой үед туулж ирлээ. Бороо ороод байгаа болохоор ерөөсөө гоё бичлэг дөрөөс авч чадсангүй. Гэхдээ одоо яах вэ? Явахс гоёна гоё. Хүний амьдрал гоё юм аа. Амьд явахд их юм үзэх юм аа. Филиппин дэх сургуультай танилцах ивент маань ерөөхдөө бол дуусчлаа. Өнөөдөр бүтэнсээ өдөр одоо цаг шөнийн 9 цаг 59 минут болж байна. 10 цаг болж байна. Сая ачаага бэлдээд дотор байранд хоноглосон яг дотор байраа цэвэрлээд ерөөхдөө бол ачаануудаа бэлдээд дуусгаж байна.
Яг явах гэсэн чинь надад жоохон гонигтай байна. Би явмааргүй байна. Ер нь нэг тийм асуудал байдаг шүү дээ, тий. Ямар нэгэн газарт очихоор хүний мэдрэмж гэдэг зүйл аюул чухал байгаад байдаг шүү дээ. Яг нэг тийм гоё мэдрэмжтэй газар байсан болохоор тэгээд одоо энэ сургуульд байгаа намайг энэ сургуультай танилцуулсан агентлаг маань за дээрэс нь энэ сургуульд ажиллаж байгаа монгол ажилчид маань бүгдээрээ нэг тийм гоё энергитэй, гоё харизамтай бүгднгээс нь ямар нэгэн зүйл сурч авахар хэмжээний мотивацийг маш их гоё надад өгсөн болохоор явах гэхээр жоохон гонигтай санагдаж байна. Тэгээд сургууль маань бол үнэхээр гоё сургууль байлаа. Өвөл эргэж ирнэ, заавал эргэж ирнэ гэд хэлээд ер нь явлаа. Филиппин дэх сургууль дотроосоо ганцаархнаа далайн эргийн сургууль гэдгийг надад үнэхээр таагдсан. Хичээлээ тараад, за хичээлээ бэлдээд, тэгээд сүүлд нь одоо оройн цагаар нар жаргах үеэр Филиппин ч өөрөө ер нь халуун орон учраас нар жаргах үеэр далайн эрэг дээр очиод амрах, усанд сэлэх. За тэгээд одоо энэ дотор байрныхаа 3 давхартнаар фитнес хийх гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү бүр давуу талаа зөндөө байсан болохоор үнэхээр их таалагдлаа. Тэгээ нэг сард эрэхтэй би буудалд байрлах уу эсвэл дотор байранд байрлах уу гэдгийг бодож байгаа. Буудалд байрлах юм бол яг уу гойч гэсэндээ дотор байранд байрлах юм бол илүү олон хүрээлэлтэй, илүү олон найзтай болох боломж нь зөндөө их байгаа. Тэгэхээр би болж өгвөл сайн бодож байгаад ер нь дотор байранд байрлсан ч надад гоё санагдчихээн. Тэгэл яг хөтэй олон орны ирчүүдтэй, олон орны хүүгүүдтэй тэгэл хамтдаа гоё. Хамгийн гол нь англи хэлээ сураад өөрийнхөө хүрээллийг тэлээд байна гэдэг чинь л гоё үстэй ер нь. Тэгээ юу тач ачаануудаа багалчлаа. Тэгээд Филиппинд 4-5 хоногийн аялал маань ингээд дуслаа да. Явлаа би сургуулаасаа. Одоо эндээс Нисгэн огсны бодлого хэдэн минут лээ? 15 минут машинаар явна. Тэгээ манай сургуулийн хятад тэгээд Япон хоёр ажилтнууд намайг гаргаж өгч байгаа. Маш гоё нэр хүндтэй үйл явдал болж байна. Тэр надаас гоё билүү өгсөн. Одоо юу тач машиндаа суугаад тэгээд сургуулиас бас үнгүй машин гаргуулж өгөөд тэгээд тэр машинаар одоо явах гэж байна. Thank you so much. Bye bye. Wow, thank you so much. Take your name. Bye bro. Thank you so much. За баяртай хичээ. Нэг сар дуусаа та. Окей. Bye. Bye. За би ингээ онгоцондоо суучлаа. Одоо солонгос руугаа явлаа манайхаа. Баяртай.